сайхан нутгийн зөвлөлийн дарганыг сайхан тайснаа урьдчилаа. За нутгийн зөвлөлийн дэд тэргүүн баясгалаахыгаа урьж байна. Баруун дөрөв сумын нутгийн зөвлөлийн дарга баясгалан нутгийн зөвлөлийн дэд дарга дэд тэргүүн. За манай нутгийн зөвлөлийн дэд тэргүүн Нүрзэд ахыгаа урьж байна. Дөрвөн сумын нутгийн зөвлөлийн дарга Монгол улсын Гавьяат багшигаа бас тайснаа урьж байна. За нутгийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Уян догдох багшийг бас тайснаа урьж байна. За ингээд бүх мөрөн сумын нутгийн зөвлөлийн дарга доктор Сув Эрдэнэ багшигаа бас тайснаа урьж байна. Нутгийн зөвлөлийн дарга нар маань гараад ирээрээ. За Давс сумын нутгийн зөвлөлийн дарга Очир сүрэн эгч маань ирсэн байгаа. Өнөөдөр Давстынхан маань бас золголтоо хийсэн. За Давс сумын дарга нар ирсэн Очир сүрэн эгч гараад ирээрээ. Манай нутгийн зөвлөлийн дарга. За нутгийн 103 сумын нутгийн зөвлөлийн дарга Уран Чимэг багш гараад ирээрээ тайснаа. За 100 хангаа сумын нутгийн зөвлөлийн дарга Цэдэв ах маань ажилдаа байгаа учраас тулгаах манай тулгаах хараг 10 хэдэн жил 100 хангаа сумын нутгийн зөвлөлийг ахалж явсан тулгаах маань тайснаа гараад ирээрээ. За манай Дархуул аймгийн засаг даргын орлогчоор одоо бас 8 жил за аймгийн намын орооны дэд даргаар бас 10 жил ажилласан ийм нутгийн одоо Наранбулаг сумын нутгийн зөвлөлийн дарга манай Бацэг дарга маань гарч ирсэн байна. За манай Үлгийн сумын нутгийн зөвлөлийн дарга Ууган Баяр ах маань гараад ирээрээ тайзнаа. За Малчин сумын нутгийн зөвлөлийн дарга манай Цэвгжив дарга гараад ирээрээ. За Өмнө Гол сумын нутгийн зөвлөлийн Сэнгэ нарийн бичгийн дарга ирсэн үү? За Сэнгэ гараад ирээрээ. Сэнгэ нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга Сэнгэ. За Өндөр Хангай сумын Даваа Самбах маань гадаадад байгаа нутгийн зөвлөлийн дарга Болормоо дарга Дэд дарга гараад ирээрээ тайцсан дээр. За Сагил сумын миний их эрхэм найз Ууган Баяр найз маань өнөөдөр золголтоо хийсэн наашаа гараад ирээрээ. Ууган Баяр нутгийн зөвлөлийн дарга Сагил сумын. За Тариалан сумын нутгийн зөвлөлийн дарга Дархан Баяр маань бас гарч өнөөдөр ирээг байгаа. Ингээд нутгийн зөвлөлийн даргыг бараг 20 жил 10 хэдэн жил одоо ахалж явж байсан манай Зунгар ах маань тайснаа таныг урьж байна. Зунгар ахыгаа тайснаа урьж байна. Тэс сум манай Баяраа дарга ирсэн үү? Баяраа дарга. Баяраа ахгүй. За тэс сум Уян догдох багшаа. Манай Дорлог ах ирсэн юм байна. Тэсүм. Манай Дорлог ах ирсэн байна. За Дорлог ах гараад ирээ. Манай Алтан гэрэл ах ирээд юм байна. За Улаангом сум. За ер нь энэ овсын 100 жил чинь баг Улаангомын 100 жил болох гэдэг юм шүү дээ. Улаангом сумыг л өөдтэй болох гэж явж байгаа юм шүү дээ. Улаангом сумын нутгийн зөвлөлийн дарга Мэдэг сүрэн даргаыг урьж байна. За Ховд сумын нутгийн зөвлөлийн дарга манай Одог эгч таныг бас тайснаа урьж байна. За Хяргас сумын нутгийн зөвлөлийн дарга Баяр ах. За таныг бас тайснаа урьж байна. За Цагаан Ярган сумын нутгийн зөвлөлийн дарга гадаадд байгаа. Ингээд өмнөх нутгийн зөвлөлийн даргаас 10 жил ажилласан Хөхгүү Ахмад ахыгаа бас тайснаа урьж байна. Завхан сумын нутгийн зөвлөлийн дарга манай Доломжив гэж гараад ирсэн байгаа юм. За Бацэг дарга. За шүү. Залуучууд сайхан сум хоёр тусдаа сайхан амжилттай. Ингээд өнөөдөр манайхан сайхан наашаа ингээд тараа зогсож байгаа, давхар зогсоод яхаа наашаа сайхан зогсож. Наашаа ингээд явчих. За ингээд ийм одоо нутгийн зөвлөлийн эрхмүүд бол энэ нутгийн Дархан уул аймаг болон энэ төвийн бүстэй сум сумынхаа нутгийг одоо ахлаж ингэж ажиллаж зохион байгуулж үйл ажиллагаагийн жигдрүүлж бүгднтэй сайн муу сайхан муухай жаргал зовлон бүх юмтай хамт ингэж ачааг үүрч ингэж явдаг ийм эрхэм хүмүүсээ. Тэгээд энэ эрхэм хүмүүстэйгээ хамт би нутгийнхаа 100 жилийн ойд бас одоо ихний хоёр даргад бас дурсгалын зүйлээ ихлэ гардуулчаа гэж ингэж бодож байна. Тэгээд манай зураг аваад ирдээ дурсгалын зүйлээ ихний хэлж гардуулчаа бас одоо тийм ээ хамтдаа зогсож байгаа. За ингээд Овс аймгийн засаг дарга Хурлын дарга хоёр эрхэм даргаыг бас тайснаа урьж байна.
За ихөө Усангийн иргэдэд хөрөлтэй урлагийн дарга Батулга дарга Усангийн зас дарга Ачаарга дарга хоёрыг бас хүндэтгэн орж Усангийн Дархуу аймаг дэх нутгийн зөвлөлийн хүндэтгэлийг бас гардуулах гэж бүгдээрээ халуун алцтыг өргөн барья. За энэ манай Дархуу аймгийн зураач орчуудын эвлэлийн холбооны дарга манай цагаан эрхэн сумын залуу байгаа. Уран бүтээлч. Тэгээд энэ Дархан хотын нэг өдөр гэдэг энэ сайхан уран бүтээлийг зурж бүтээсэн. За уул нь бол бид нар бас Ус аймгийн нэг өдөр гэдэг ийм сайхан зургийг бүтээж овсчуудаа бас бэлэг барья гэж ингэж төлөвлөж ирсэн юм аа Дарханы нутгийн зөвлөл. Тэгээд одоо цаг хугацааны хувьд амжихгүй. Гэхдээ цаашдаа бол Усын нэг өдөр гэдэг энэ сайхан уран бүтээлийг манайхан бас төрөвнө гэсэн ийм сайхан бодолтой байдаг. Тэгээд энэ Дархан хайрхан уул энэ бурхамтын хүндээ энэ өхөн сэлэнгийн нутагт аж төрж амьдарч байгаа энэ бүх хүний аж амьдрал бүх бүтээн байгуулалтыг багтаасан энэ сайхан дурсгалын зүйлийг одоо Ус нутгийнхаа тэр цэнхэр тэнгэрийн орныхоо удирдлагуудад бас гардуулъя. Ингээд иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргадаа гардуулъя та. Ажлын өндөр амжилт хүсье. Хурлын хуралдаа орон нутгаа хөгжүүлэх эрхэм үүсэлд амжилт хүсье. За бас энэ уран бүтээлээ засаг дарга дөрөв хамгийн газрын хамт олон дурсгал болон хадгалуулаа. За баясаах нөөцөд ах та хэд маань бас гардуулаараа оршоо тий. Лоос болгоод орчтой. Тэнд дахтан ном байгаа гэсэн таван шиг ном байгаа гэсэн. За манай Усангийн Дархуу аймагт нутгийн Дархан хотыг бол манай буурал дарга бүтээн байгуулсан та бүхэн мэдж байгаа Дархан хот Цэдэн бол даргийнхаа зарилгаар бүтээсэн байдаг. Тэгээд манай нутгийн зөвлөл өнгөрсөн жил энэ Дархан хотын Юмжаагийн Цэдэн бол Дарханы цогц бүтээн байгуулсан энэ сайхан номыг түүхийг нутгийн зөвлөл нэрхэн маань ивэн нэтгэл нутгийн ард түмэн ивэн нэтгэж ингэж бүтээсэн. За мөн одоо Цэдэн бол дарга болон мөн одоо нөгөө пилотоо хотоор хамт байгаа энэ сайхан хөшөөг энэ Дархан тавь зогсолбор дээр бас бүтээн босгосон. За мөн Цэдэн бол даргийнхаа гудамжийг одоо 4.9 тэрбум төгрөгөөр энэ жил одоо ажлыг эхлүүлсэн. Энэ жил цогцлбор болгож ингэж одоо манайхан усчууд бас бүтээн байгуулалтын сайхан ажлуудыг хийж байгаа. Тэгээд энэ сайхан дурсгалын энэ Цэдэн бол даргийнхаа Дархан хотыг бүтээн байгуулсан дурсгалын номыг бас нутгийнхаа удирдлагуудад мөн өнөөдөр энэ тамгын газрын дарга ирж бараг 7 хонсон орлогч дарга хоёрдоо бас дурсгал болгон хадгалуулъя. Та хоёр маань гараад ирээрээ.